сайн эрен сан. За өрөө мэд хэлээ. За өнөөдөр 8 дугаар сарын 2-ны өдөр Улаан аймгийн Түүхт 70 жилийн Даншиг наадам 7 дугаар сарын 27, 28, 29 Улаан аймгийн Төв Алтай хотод амжилттай зохион байгуулагдсан байгаа. За манай телевизийн сурчлах групп Улаан аймагт ажиллаж ирсэн. За өнөөдөр бид 8 дугаар сарын 2-ны өдрүүлгээр Улаан аймгийн Түүхт 70 жилийн болон баруун бүсийн Даншиг наадмын эхний хэсгийг үзүүлэхэд үзүүлж байна. За Улаан аймгийн Төв Алтай хотод аймгийн Төв стадионд нээлтийн ажиллагаа болсон байгаа. За нээлтийн ажиллагаанд бол мэдээж Улаан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн болон за Улаан аймгийн хүүхдийн байгууллагын урлагийн тоглолт болж хэлсэн. За Улаан аймгийн Улаан аймгаас олон бас урлаг, спорт, уран зохиол гэдэг салбар төрсэн ийм аймаг. За та бүхэнд нээлтийн ажиллагааг харж байна. Жил баруун бүсийн Даншиг архины зочтой тэгэхээр баруун бүсийн Даншиг наадам Алтай хотод байгуулагдсны түүхний 70 жилийн өмнө төгсөж Монгол улсын сэргээн шийдвэрийн зөвлөлт бүсийн уралдааны баруун бүсийн уралдааны хүлээжүүд энэ жилдээ авсан байна. За 2007 онд Алтай хот баруун бүсийн Даншиг наадмын өдөртөө зохион байгуулсан 6 насны хурдан мөрдийн уралдаан болж одоо дэлгэр сайхан наадам болж баруун 5 аймгаас гадна Төв аймгийн наадал, Дундгуй аймаг, Үүрхэнгаа гэх мэт одоо Зарим үзэгчтэй телевиз өнөөдөр та бүхэндээ баруун бүсийн Даншиг наадам Улаан аймгийн Алтай хот үүсгэн байгуулагдсны түүхт 70 жилийн он баяр наадмын үзүүлэхээр бэлтгэн өргөж байна. За Улаан аймаг 2007 онд баруун бүсийн хурдан мөрний одоо Даншиг наадмыг өдөртөө хүлээн авч зохион байгуулж байсан бол энэ жил аймаг байгуулагдсныхаа алдарт түүхт 70 жилийн ойтой хамсруулж баруун бүсийн Даншиг наадмыг одоо зохион байгуулах хэрэг явсан. За Монгол улсын засгийн газар Монголын морин сууд Эштийн холбоо баруун бүсийн Даншиг наадмын 6 насны хурдан хөдөлгөөний уралдааныг 7 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд одоо зохион байгуулсан. За 5 бүсийн уралдаанд давхцсан энэ өдрөө бид Эрдэнэтийн Даншиг Эрдэнэт хорд 2010 Төвийн бүсийн Даншиг наадмыг дамжуулсан учраас за энэ уралдааныг бол инхүү одоо өнөөдөр та бүхэндээ өргөж байна. За алтайчууд бол одоо аргагүй хурдтай сүүлийн жилүүдэд бол Алтай нутгаас тодорсон олон сайн уяачид төр болон бүсийн даван дээр тогтмол сайруулж байгааг та бүхэнд мэднэ. За Улаан аймгийн наадмын нээлтийн үйл ажиллагаа Алтай чуулгын уран бүтээлчид 10 жилийн одоо сурагчид бол одоо нээлтийн үйл ажиллагаанд инхүү оролцож байна. За 70 жилийн он хүрээнд 70 уртын дуучин, 70 морин хуурч одоо стадионд нээлттэй ажиллагаан дээр аядууга өргөн барьсан байгаа. Монгол улсын соёлын гавь зохиолтын улсын нэгэн Эрхэнбаяр, Монгол улсын гавь зохиолын Тэрмиш, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батболт Батмин гэдэг даахт хоёр байдаг. Ийм тэргүүнтэй дуучид уяхан замбуу твийн наран гэж сайхан дууг эхлүүлж нээлттэй ажиллагаа эхэлсэн.
За мөн одоо Улсын аймгийн хүүхдийн байгууллагын урлагийн тоглолт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын одоо бас тоглолтууд болсон байгаа. За 10 жилийн өмнө бол 60 жилийн ага нэлээ өргөн дэлгэр тэмдэглэж байсан юм байна лээ. За тэгвэл 70 жилийн бол өмнөх одоо 60 жилийн агаас илүү бас өргөн дэлгэр ийм сайхан болж байна гэж алтайчууд Улсын аймгийн бол наадмын 3 өдрийн үеэр бол ярьж байлаа. За түрүүн хэлсэн 2007 онд бол Улсын аймагт баруун бүсийн даншиг наадам болж байсан. Нийт алтайчуудаа энэ их алтайхан 70 жилийн он түүх хоёрын алуу мэндийг өргөн дэвшүүлье. Үнээр нар хурдаг ширсэн сайхан наадам болж байна. Баянга, баяалтай, бус хотод маань нэвээгээд наадмын сайхан бодорой гэдэг алтай нутагт орон 10 жил үзээгүй дэлгэр сайхан зам болж байна. Нутгийн зон олон их сайхан сэтгэл санаа их сайхан өөдрөг тэнүүн байна. Огоогцсон олон арван бүтээлч ажлууд хийгдлээ. Олон сайхан үйлдвэр үйлчлэгээний газрууд нээгдлээ. Олон газар шанс хурдан хөлбүүд, хүчил өгчүүд, улсын мэрэгэн харваачид хурдан цуурлаа. Олон түмний сэтгэл санаанд хүрсэн сайхан зохион байгуулалттай сайхан наадам болж байна. Анташир дэжээний тэргүүн байгаа. 10 жилийн өмнө 60 жилийн болж байхад бол ийм олон цолтон байгаа гэж зарим хүмүүс ярьж байна л да. Одоо 10 жилийн дараа 70 жилийн өндөр бол үнэхээр Алтай одоо ирэмгийн сайхан бөхчүүд олноороо ирж тоглож байна. Анташир дэжээнийхээ талаар. Ямар ч алтай нутаг бөхтөө болж байна. Энэ баялаабын дэвжээг дүүртэн сайхан улсын одоо наадам гардаг одоо том үндэсний мөхийн том цолтонгууд одоо дүүрэн гарч байна. Одоо хааж явсан сайхан нутгаарных нэрийг өндөр өргөж яваа манай нутгийн залуучууд маань бүхлүүд нэг үе маань сайхан түрэн гарч ирж байна. Тэгээд бид нэг өөрөө нэг хэдэн жил улсын одоо баяр наадмын төрөө авах том зорилго тавиад бэлтгэл сургуультай хийгээд ажиллаж байна. Тэгээд ер нь тэгээд үндэсний бүх гэдэг маань Монгол уламжлал, Монгол ёс заншил, бүхэлдүүдийн үнд цүүлийг Монгол хүний бүхэл үнд цүүлийг дотор агуулсан сайхан юм үнд цүүл болсон юм урлаг спорт юм байгаа. Тэнийг одоо бид бүхэн одоо дэмжиж тэтгэж одоо хөгжүүлэх юм үүрэгтэй гэж ойлгож явдаг. 70 жилийн одоо түүх 70 жилийн он хүрээнд 70 ийм бүтээч ажил гэж ярьж байгаа шүү дээ. Энэ талаар бас та сонсуулахгүй. Олон арва дурдвал олон ажлууд байна. Ямар ч байсан бид юуныхаа аймгийнхаа сайхан шүтээний өндөрлөгийг одоо үүсэлээ. Аймгийн товд хүүхд залуучуудын товд усан оргилоор үхээд зэтгэлээ түрээлэнгээ барьлаа. Аймгийн төвийн замыг одоо 2 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр зам засрын ажлуудыг эд өрнүүлж байна. Аймгийн гэрэлтүүлгийн асуудал, аймгийн явган зам догчлолтын ажлууд. За тэгээд одоо олон үйлчлэгээний төвүүд бол нэгж байна. Наадмын хоймолт Алтан гэрийн сан гэж нэг сүүлүүд бол маш их сонсогдох болсон. Алтан гэрийн сангийнхаа талаар. За Алтан гэрийн сан гэдэг нь маань Алтантаас өрн гарсан одоо шилдэг тэргүүний залуучууд нэгдэн нээж одоо зохион байгуулж нутаг орныхоо хөгжилд хөрөнгө оруулж одоо өөрсдийн чадах бүхнээ нутгийнхаа хөгжиж зориулж байгаа нэм төрийн бус байгууллага байна. Энийг одоо Говьолтой аймгийн уугуул сугуул залуучууд одоо дэмжиж тэтгэж одоо ингэж өдөр зэрэгт авч яваа юм аа. Бид наадамч олон таныг харж байна. Баян алтан одоо автандаа нисэлжүүлэхгүй юу? Баяр сайхангаа сайхан наадаарэ. Баяр наадам сайхан болж байна. Нутгийн өнгөний сайхан эргэж байна. Монгол улс ер нь хөгжил шинтгэлийнхаа шинэ гараан дээр гарсан. Монголын одоо Монгол улс, Монгол хүн одоо тун удахгүй ер нь цээж сэнгээр хараад дээгүүр алхдаг. Ийм цаг ирнэ. Монгол хүн болсноороо бид хосох болно. Дэлхийн ертөнц Монгол нийт түүнийг одоо харж байна. Хүндэлж эхэлж байна. Монгол ихээр одоо чихэн одоо соотаадаг, дээдэлдэг болж эхэлж байна. Монгол улс хөгжин баднаа, мандарнаа. Их алтай маань одоо хөгжин мандах болно одоо. Нийт монголчууд, нийт алтайчууд маань өөдрөг сайхан байгаарэ. Сайн цаг ирж байна л гэж хэлье. За баярлалаа сайн надараа та. За та сайхан надараа. За наадам сайхан болж нар хурд гişirсэн сайхан наадам болж байна. Тий. Ойрын 20 жил болоогүй сайхан наадам болж байна. Тий. Тэгээд энэ алтайчууд
эх жилүүдэд азтай хэмэртэй сайхан аз жаргалтай сайхан амьдрах болов гэж бодож байна. Энэ сайхан наадам, энэ сайхан 70 жил маань их сайхан болж байна тий. Би нэг 10 жил сайхан мордмаа сайхан тавьж байгаа. Бас нутгийн оол ус түмэн олны маань буян шиг болов гэж би бас альбирж явд юм аа. Тий, баярлалаа. Ахтуу хоёр мандаа наадмыг хийх гэж 2-3 жил ярьсан юм аа. Тэгээд бас өнгөрсөн жил сайхан наадам болсон. Олон сайхан бөхчүүд, олон сайхан урдан үлгүүд очсон, сайхан арваачд очсон, сайхан наадам болсон. Мордын урдаа сайхан боллоо. Одоо манай Мандал авто компани Олдонд оржийн ихмөр төрүүлээ. Сайхан төрүүлсэн. Сайхан байна тий. За сайхан наадцгааш байна уу? Сайхан наадж байна. Сайхан наадж байна уу? Сайхан наадж байна уу? Тойрын үед хаанаас наадам дэрж оролцож байна? Би Улаанбаатар хотоос оролцож байна. Тэрсэн нутгийн маань 70 жилийн болж байгаа. Би одоо Улаанбаатар хотод бас нутгийн зөвлөлийн ажил гээд тийм сонгуульт ажил хийдэг. Тэгээд нутаг орноо хөгжүүлэх, энэ баяр наадмаа сайхан болгох, өнгөрсөн үйлчлэгд юм уу одоо зуд турхных ажлыг дагах, нутаг орноо хөгжүүлэх зэрэгээр тусал дэмжиж хөрөнгө мөнгө санхүүгийн тусламж үзүүлж ингэж ажилладаг. Тэгээд нутгийн зөвлөлийн гишүүд, Улаанбаатарт байгаа нутгийн зөвлөлийн хүмүүсүүд нэлээд олон хүн ирж ингэж оролцож байна. Нутагт маань одоо маш сайхан зам болж, бороо сайхан шивэрч орж, баяр наадмын өдрүүдэд одоо сайхан сэрүүтэр байж, хурдан морь бөхчүүд, харваачд нь одоо амжилт гаргахад цаг агарын хувьд их сайхан байна. Сайхан наадж нутаг уул усандаа ирээд ийм сайхан том наадамд оролцож байгаадаа баяртай байна. Тэгэхээр таны хувьд Говьолтой аймгийнхаа тэгээ энэ жил Говьолтой аймгийн үүсгэн байгуулалтын түүх 70 жилийн ай болж байгаа. Тэгээд нутгасаа гад хэр удажж энэ 70 жилийн айд оролцож байна? Би ер нь угаасаа Улаанбаатар төрсөн. Гэхдээ миний аав чихэр хоёулаа Эрдэнэ сумын хүмүүс. Тэгэхээр би угаасаа л одоо энэ нутгийн хүн. Тэгэхээр гарах биш. Харин хэдийд ирсэн би гэж тийм. Тэгэхээр жүжигчин болоод анх энэ нутагт